ихэнх хэрчүүд бэлэгсэлд гадаад төрх эсвэл сэтгэл татам байдлаараа эмэгтэй хүнийг өөртөө татах гэж оролддог. Гэвч яг ийм эрчүүдийг л тэд урт хугацаанд сонирхохоо болчихдог юм. Харин Италийн гүн ухаантан стратегч Макиавелли ихэнх хэрчүүдийн хизээч ойлгодоггүй эмэгтэй хүнийг татах нууцыг мэддэг байв. Гол зорилго нь бусдад таалагдахтаа биш, харин хизээч мартагдахааргүй нэгэн болоход оршино. Эмэгтэйчүүдийг хоосон баярлуулахын оронд таныг байхгүй үед түүний дотор юу мэдрэгдэж байгааг хянаж сурах хэрэгтэй. Энэ удаагийн бичлэгээрээ бид Макиавеллигийн эмэгтэй хүнийг өөртөө дурлуулах сэтгэл зүйн нууцлаг аргуудыг тайлбарлах болно. Энэ бол эмэгтэй хүнийг өөртөө донтуулах тактик юм. Эмэгтэйчүүдийн араас гүйхгүй, таалагдах гэж дүр эсгэхгүй, тэднээс хайр гуйхгүй. Та түүний хувьд тайлбарлаж чадамгүй. Гэхдээ бодлоос нь огт гардаггүй тийм л нууцлаг эр хүн болох боломжтой. Энэ бичлэгийг анхааралтай үзээрэй. Учир нь энэ арга барилыг нэг л ойлгочихвол та дахиж хизээч жирийн эрчүүд шиг байхыг хүсэхгүй. Макиавеллигийн хайрлагтахаас илүү хүндлэгдэх нь хавьгүй дээр гих ишлэл бий. Гэхдээ эрчүүд үүнийг үл таадаг. Хүмүүсийн юу хэлж байгаад биш, харин яг юу хийж байгаад нь анхаарлаа хандуулад үзээрэй. Эмэгтэйчүүд өөр төрлийн эрчүүдийн хажууд бие хэрхэн авч явдгийг нь ажиглах хэрэгтэй. Тэгэхэд л энэ өгүүлбэр утга учиртай болж эхэлнэ. Хайр гэдэг дулаахан зөөлөн мэдрэмж байж болно. Бид бүгдээрээ л хайрыг хүсдэгч нөгөө талаараа хайранд дэндүү амархан дасчихдаг. Хэрвээ хайр үргэлж бэлэн, үргэлж өгөөмөр, үргэлж зөөлөн байх юм бол үн цэнээ алдаж амархан мартагддаг зүйл болон хувирдаг юм. Яг эндэл ихэнх эрчүүд алддаг. Тэд хайр байхад л хангалттай гэж боддог. Илүү ихийг өгч, илүү ихийг харуулж, сэтгэлээ нээх тусам тэр намайг үнэлнэ гэж тэд андуурдаг. Гэвч үр дүнд нь юу болдог вэ? Эмэгтэй хүн үнийг мэдрэхээ болдог. Учир нь ямар ч сорилтгүй, зүгээр л бэлэн өгөгдсөн зүйл ямар ч сонирхолгүй байдаг юм. Одоо айдсын тухай ярив. Энэ нь бусдыг гомдох, орилж хашгирах, хянах эсвэл хүчирхийлэх тухай биш юм. Энэ бол хүчтэй харагдах гэж хичээж буй сул дараа хүний үйлдэл бөгөөд эмэгтэйчүүд үүнийг зайнаас л мэдэрчдэг. Харин жинхэнэ айдас буюу хүндлэгдэх гэдэг нь тухайн эр хүн ганц ч үг хэлэлгүйгээр эмэгтэй хүнд мэдрэгдэхүйц тийм бат бөх хэл хязгаартай байхыг хэлж байгаа юм. Түүнд дууга өндөрсгөх шаардлага огтхонч байхгүй. Тэр маргалдахгүй, өөрийнхөө үн цэнийг тайлбарлах гэж хичээдэггүй. Тэр зүгээр л хэрэгтэй үедээ холдож чаддаг юм. Ийм чимээгүй байдал нь ямар ч үгээр илэрхийлэгдэхгүй зүйлийг түүнд ойлгуулж өгдөг. Ийм эр хүн хизээч эмэгтэйчүүдийн араас гүйдэггүй. Яагаад гомдсноо тайлбарлахгүй, үлдээч гэж гуйхгүй. Тэр зүгээр л өөрийнхөө өгүүлэгдэх орон зайг түүнд мэдрүүлдэг. Энэ өгүүлэгдэх орон зай нь ямар ч сэтгэл хөдлөлийн илэрхийллээс илүү хүчтэй зохиолж болж өгдөг. Учир нь түүнийг тоглоом биш, жинхэнэ гэдгийг нь эмэгтэй хүн мэдэрсэн тэр мөчөд бүх зүйл оронгороо иргэнэ. Тэр эрэгтэй зөвхөн түүнийг явуулахгүй тулд өөрийнхөө дүрмийг хизээч зөрчихгүй гэдгийг эмэгтэй ойлгоно. Хэрвээ түүнийг үл хүндэтгэх юм бол үүр даалдана гэдгээ тэр мэднэ. Ийм үед л энгийн шохорхол, донтолт болон хувирдаг юм. Энэ нь тухайн эр хүн түнд байгаа бүхнээ өгсөндөө биш, харин өөрийнх нь үн цэн рүү халтсан тохиолдолд юу ч өгөхгүйгээр холдоход бэлэн байгааг нь мэдсэндээ тэр. Энэ бол жинхэнэ айдас. Энэ бол эр хүнээс айх айдас биш, харин өөрийнх нь хяналтанд ортоггүй тэр нэг хүнийг алдхаас айх айдас юм. Энд нэг сэтгэл зүйн нууц бий. Бусдын хайрыг огт гуйдаггүй, тийм л эр хүнд тэд донтдог. Тийм учраас л эмэгтэйчүүд өөрөөс нь холдож буй эр хүний араас гүйж, шүнжин тэдний тухай боддог. Макиавелли хайрлагтахаас илүү хүндлэгдэхэн дээр гэж хэлэхдээ хайрыг огтхонч үгүйсгээгүй юм. Тэр ердөөл хүндлэл гэдэг хамгийн чухал гэдгийг л зааж өгч байгаа юм. Алдахгүй гэсэн айдас байхгүй бол хайр гэдэг зүйл залхуу зүйл болж хувирдаг. Хамгийн гүн хүсэл тэмүүлэл нь таны өгч буй зүйлсээс биш, харин түүнийг чин үнэлэхгүй бол та юу ч аваад явчихж чадах тэр зоригоос чинь төрдөг. Тиймээс үүнийг санаж яваарай. Тэр танд хайртай байж болно. Таны хажууд байхдаа ч дуртай байж болох юм. Гэхдээ тэр таныг алдахаас айхгүй байгаа бол та хизээч хэн нэгнээр орлогдож болно гэсэн үг юм. Харин хэрвээ тэр таныг үл хүндлэлийг мэдэрсэн газартаа үлдэхгүй гэдгийг чинь яс махандаа тултал ойлгосон бол та дахиж хизээч түүнээс анхаарал гуйх шаардлагагүй болно.
Учир нь тэр эмэгтэй өөрөө таны анхаарлыг татахын тулд тэмцэж эхэлдэг. Энэ бол сэтгэл зүйн таталцлын хууль бөгөөд хараас илүү айдсын хүч юм. Макиавелли дэндүү энгийн хэрнээ аимшигтай үннийг хэлсэн байдаг нь сайн хүн байх алавгүй, харин сайн хүн шиг харагдах нь чухал гэсэн юм. Учир нь бид багасаа л худал хуурмагдунд хүмүүжсээр ирсэн. Хэрвээ чи илдэг үнэнч хөдөлмөрч бас шударга байвал хүмүүс чамайг хүндэлж, эмэгтэйчүүд чамайг хүсэмжлэнэ, нийгэм чамайг шагнана гэдэг. Гэвч үнэн хэрэгтэй тийм биш. Учир нь энэ нийгэм чиний дотоод үннийг хардаггүй, харин чиний үзүүлж буй дүр төрхийг л хардаг. Чи магадгүй үнэнч, ухаалаг, эрхэм нандин үнэт зүйлдээ нэгэн байж болох юм. Гэхдээ чи өөртөө итгэлгүй байдал, сул дуу хоолой, сандарсан энергитэй байх юм бол хинч чиний үн цэнийг мэдрэхгүй. Ялангуяа эмэгтэй хүн. Учир нь эмэгтэй хүний таталцал бодит байдалд биш, харин төсөөлөл дээр тогтдог юм. Энэ хинбэ биш, харин энэ хүний хажууд юу мэдрэгдэж байна вэ гэдг нь тэдэнд чухал байдаг. Тэд чиний яаж алхаж байна, яаж ярьж байгааг, сорилтонд орохдоо ямар хариу үйлдэл үзүүлж байна зэрэг энергиг чинь л уншдаг. Яг эндэл дүр төрх гэдэг зүйл хүч болон хувирдаг юм. Энэ бол худал хэлэх эсвэл өөр хүн болох гэж жүжиглэх тухай огтгонч биш. Харин хэл хязгаараа тогтоох тухай юм. Учир нь хүмүүс үнэнд биш, харин үнэн мэд санагдаж байгаа зүйлдэл хариу үйлдэл үзүүлдэг. Хэрвээ чи өөрийнхөө бусдад яаж харагдахаа хянахгүй бол өөр хэн нэгэн эсвэл түүний сэтгэл хөдлөл, өнгөрсөн үеийнх нь шарах чамайг тодорхойлох болно. Тэгвэл ямар байх хэрэгтэй вэ? Өөртөө эргэлзэж байсан ч яг л бүх зүйлд итгэл төгс ир хүн шиг зогсох хэрэгтэй. Уурчин хүрч байсан ч галыг захирч шатдаг хүн шиг тайван ярих хэрэгтэй. Түүний араас гүмээр санагдаж байвал зүгээр л орхичих. Өөрөө тань руу ирэхийг нь хүлээ. Учир нь чимээгүй байдалд хүч оршиж, нууцлаг байдалд таталцал оршдог. Өөрийнхөө ердөө 50%-ийг л түнд харуул. Үлдсэнийг нь нууцлаг байлга. Тэр хоосон орон зайг түүний төсөөллөөр дүүрэг. Түүний тархиндаа бүтээсэн тэр дүрслэл нь чиний хэлэх ямар ч үгнээс хавьгүй хүчтэй байх болно. Учир нь нууцлаг бүхэн соронц мэд татдаг. Хүмүүс бүрэн ойлгосон зүйлийнхээ араас гүйдэггүй. Тэд барьж авч чадахгүй байгаа тэр зүйлийнхээ араас л тэмүүлдэг. Бүхнээ дэлгэж ярих биш, харин чимээгүй байхад, ятгаж гуйхад биш, харин зүгээр л оршиход. Тиймээс одооноос өөрийгөө тайлбарлахаа боль. Бусдад ойлгогдох гэж хичээхээ зогсоох хэрэгтэй. Харин өөрийнхөө дүр төрхийг бий болгож эхэл. Төсөөлөл дээр тогтдог энэ ертөнцид дүр төрх гэдэг бол зүгээр нэг зүйл биш. Энэ бол тоглоом юм. Арслан шиг хүчтэй, үнэг шиг залтай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бүр чамайг сорж үздэг. Чамайг өвдгөх гэсэндээ биш. Харин чамайг хэр амархан хугарахыг харах гэж тэр юм. Эмэгтэйчүүд дуу хоолойныхоо өнгийг өөрчилнө. Чамаас холдож үзнэ. Нэг бол хүйтэн хөндий, нэг бол дотон болж хувирна. Энэ бүхэн ердөө ганцхан зүйлийг буюу чи нурж унах уу эсвэл бат зогсож чадах уу гэдгийг чинь шалгах гэсэн сорилт юм. Ихэнх хэрчүүд өөрсдийгөө соригдож байгаагаа ч мэддэггүй. Тэд эмэгтэй хүнийг зүгээр л сэтгэл санаа нь тогтворгүй эсвэл ойлгоход хэцүү гэж боддог. Тийм болохоор тэд тайлбар тавьж эхэлдэг. Уучлалт гуйж бүх зүйлийг засах гэж оролддог. Яг тэр мөчөд л тэд тоглоомонд хожигдож байгаа юм. Харин Макиавелли олон зууны өмнө л үүний зураглалыг гаргаад өгчихсөн юм. Хүчирхэг эр хүн арслан үнэг хоёрын шинжийг зэрэг агуулсан байх ёстой гин. Арслан бол хүч чадал. Тэр араас гүйдэггүй, тайлбар тавьдаггүй. Тэр зөвхөн чимээгүй байдлаараа хэл хязгаараа тогтоодог. Дууга өндөрсгөлгүйгээр орчин тойрноо захирч чаддаг. Харин үнэг бол ухаан юм. Тэр өгөөш рүү хамаагүй дайрдаггүй. Юу бодож байгаагаа ч хиндэж дэлгдэггүй. Тэр зөвхөн сонсдог. Тэгээд тохиромжтой мөч ирэхэд цохилт өгдөг. Ихэнх хэрчүүдийн ундаг гол урих эндэл бий. Хэрвээ чи зөвхөн арслан шиг хүчтэй шулуун дайчин байх юм бол эмэгтэй хүн чамайг өдөх арга заавал олно. Чамайг тесрэх мөчөд тэр чамайг тогтворгүй нэгэн гэж харах болно. Чиний хүч чадал зүгээр л нэг хоосон чимээ болон хувирдаг. Харин чи үнэг шиг ухаалаг, тайван тооцоотой байвал тэр чиний дур булаан байдлыг мэдрэгч чиний ноён нурууг олж харахгүй. Тэр гал цог байхгүй бол тэр чамайг удирдагч гэж хизээж хардаггүй. Хэрвээ чи энэ хоёрыг зэрэг эзэмшиж чадвал чиний чимээгүй байдлаас хүч чадлыг, тайван байдлаас чин нарийн тооцоог тэр олж харвал тэр чамайг хизээж тааж чадахгүй.
Энэ тодорхойгүй байдал эмэгтэй хүнийг ямар ч үгнээс илүү гүн урхинд оруулж чаддаг байна. Тэгвэл яаж энэ хоёр дүрийг зэрэг бий болгох вэ? Түүний сэтгэл хөдлөл савлах үед үнэх шиг байж ажиглах хэрэгтэй. Хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Түүний сорилтууд чиний тайван байдалд ирээд зүгээр л сарниж алга болдог. Харин тэр чиний хил хязгаарыг давж эхлэх үед арслан шиг байх хэрэгтэй. Уурлаж занал хэлж биш, зөвхөн өөрийнхөө оршихуйг л мэдрүүлэх хэрэгтэй. Ганхашгүй байдалчин энэ бол миний хил хязгаар. Би эндээс алхам чухрахгүй гэдгийг харуулах болно. Эмэгтэй хүн ийм л эр хүнийг хүндэлдэг. Чи орилж хашгирсандаа биш, чи тайлбарладаггүй. Тайлбарлах шаардлага байхгүй учраас л тэр юм. Тэр чамаар яаж тоглохоо мэдэхгүй. Учир нь чи бол тоглогдох боломжгүй нэгэн юм. Чи зүгээр л ажиглаж хүлээдэг. Тэгээд цаг нь ирэхэд л хөдөлдөг. Энэ бол жинхэнэ хүч юм. Арслан чиний нэр төрийг хамгаалж, үнэг чиний оюун ухааныг хамгаална. Энэ хоёр нийлж байж чамайг хизээч мартагдашгүй нэгэн болгодог. Түүний ертөнцийг эргэлзүүл. Макиавеллигийн засаглалын хамгийн эртний хууль бол маш энгийн. Эргэлзүүлээд захир. Гэхдээ энэ нь зөвхөн улас гүрний асуудал биш юм. Энэ хууль нь хүний дотоод сэтгэл зүйдэж чимээгүйхэн ажиллаж байдаг. Чи эмэгтэй хүнийг хүчээр хянах албагүй. Зүгээр л эргэлзээний үрийг тарьчих. Үлдсэнийг нь тэр өөрөө гүйцэтгэнэ. Учир нь эмэгтэй хүн бүх зүйлд итгэлтэй байхдаа л хяналтыг гартаа авдаг. Тэр юу хүсэж байгаагаа мэддэг. Өөрийгөө аюулгүй тогтвортой байна гэж мэдэрдэг. Чиний зорилго юу вэ? Түүний итгэл үнэмшлийг нураах биш, харин итгэл үнэмшилдээ эргэлзэхэд хүргэх явдал юм. Хэрвээ тэр эмэгтэй би атаархуу ирчүүдэд дургүй гэж хэллээ гэж бодъё. Чи зүгээр л тайван ёчтой инээмсэглээд одоохондоо л тэгж бодож байгаа байхгүй юу гэж хэлэх хэрэгтэй. Энэ ганц өгүүлбэр түүний дотор жижигхэн очийг үүсгэдэг. Одоо түүний тарих ажиллаж эхэлнэ. Тэр юу гэх гээд байгаа юм бол би үнэхээр тэгж боддог гэж юу? Яагаад энэ үг толгооноос гарахгүй байна вэ гэх мэт. Эргэлзээ ингэж л эхэлдэг. Эргэлзээ ингэж л эхэлдэг. Чамаас биш, түүний дотроос эхэлдэг юм. Түүний нэг хэсэг өөртөөгөө санал нэгдэж байхад нөгөө хэсэг нь эргэлзэж эхэлнэ. Тэр өөрийнхөө бодлыг хянаж чадхаа болно. Харин тэр эргэлзээний үрийг тарьсан хүн нь чи шүү дээ. Энэ бол дарамт шахалт биш, харин сэтгэл зүйн хүчээр хянах арга юм. Ихэнх ирчүүд үүнээс зайлсхийдэг. Тэд түүнд таалагдахын тулд бүх зүйлийг хүлээн зөвшөөрч түүнийг аюулгүй байлгах гэж бүх хүчээрээ хичээдэг. Гэвч ийм байдал хэнийг ч татдаггүй. Тухайн эмэгтэй эргэлзэж сонирхон зөрчилдөж эхлэх үед түүний сэтгэл хөдлөл нээлттэй болдог. Тэр нээлттэй орон зайд чиний нөлөө улам бүр томордог. Тэр өөртөөгөө маргалдаж эхлэх болно. Чи түүний оюун бодолд эргэлзээ болон нэвтрэнэ гэсэн үг юм. Энэ бол Макиавеллигийн татах хүч юм. Тэрээр хохирлыг нэг мөсөн учруул, харин ашигыг баг багаар хүртээ гэж хэлсэн байдаг. Энэ бол зөвхөн улс төрийн стратеги биш, харин сэтгэл хөдлөлийг удирдах арга юм. Хэрвээ хэн нэгэн чиний хил хязгаарыг давбал чи сэтгэл хөдлөлөөр хариу барих огтхон ч хэрэггүй юм. Маргалдах, тайлбарлах ч хэрэггүй. Зүгээр л нэг удаагийн хүйтэн шийдэмгий үйлдэл хийхэд л хангалттай. Чимээгүй байдал, зай барих, холдох, орилж хашгирахгүй, сургаал айлдахгүй, гин бурууг нь ч тооцох хэрэггүй. Зүгээр л чи түүний амьдралаас гинэд алга болох хэрэгтэй. Тэр л өгүүлэгдэх орон зай ямар ч үгнээс илүү хүчтэй өвдөгдөг юм. Яагаад гэвэл түүний тарих энэ үед л ажиллаж эхэлдэг. Би юуг буруу хийчихсэн юм бол тэр яагаад надтай дугархаа болчихов? Тэр үүр дингээд явчихж байгаа юм болов уу гэх мэт таны энэ чимээгүй байдал түүний хувьд өөрийгөө харах тол болж хувирдаг. Харин одоо шагналын тухай ярив. Шагналыг нэг дор өгч огтхонч болохгүй. Хэрвээ тэр танд үнэнч байвал дулаахан уур амьсгал бүрдүүлэхэд эсвэл чамайг хүндлэх үед нь чи түүнд маш жижигхэн зүйлийг л өг. Ховор бөгөөд хүртэх ёстой тэр зүйлийг л өг. Ганцхан дотн харц, үл мэдэгдэх инээмсэглэл эсвэл чин сэтгэлийн ганцхан л магтаал тэгээд л болоо. Юу ч битгий нэмж хий. Түүнийг хайраар бөмбөгдөж, чамайг бүрэн өөрийн болгосон мэт мэдрэмжийг бүгд төрүүл. Чи түүний мэдрэлийн системийг яг л казино шиг сургаж байгаа явдал юм. Дараагийн хожил буюу шагнал хизээ ирэхийг тэр мэдэхгүй байх нь чухал. Тийм учраас тэр үргэлжлүүлэн тоглосоор л байна.
Энэ л хүнийг донтуулдаг. Шагналын хэмжээндээ биш харин хизээ ирэх вэ гэдэгт л хамаг учир байгаа юм. Ихэнх эрчүүд энэ томьёог эсэргээр нь ашигладаг. Тэд дэндүү ойр ойрхон шийтгэж, дэндүү хурдан шагнадаг. Тэд сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй, тогтворгүй, бас дэндүү таахад амархан байдаг. Харин энэ аргыг мэдсэн эрчүүд бол эмэгтэй хүн хил хязгаарыг чин давхад ямар ч драмагүйгээр зүгээр л чимээгүй болчихдог. Тэр чиний тогтоосон хүрээнд буцаж орж ирэх үед л чи түүнийг маш удаанаар зөвхөн өлсгөлөн байлгах төдийхөн хэмжээгээр л шагнах явдал юм. Хэдий харгас сонсогдож болох ч энэ бол бодит үнэнд тулгуурласан Макиавеллигийн сэтгэл зүй юм. Учир нь хурдан өгсөн өвдөлтийг хүн санаж үлддэг. Харин удаан өгсөн таашаалыг хүн үргэлж хүсэмжилдэг юм. Ингэснээр чи түүний хувьд зүгээр нэг эр хүн биш, харин түүний зогсоож чадахгүй систем нь болж хувирдаг. Түүнийг анхааралтай ажигла. Тэгээд ганцхан л хөлбөр хэлэхэд хангалттай. Жирийн эрчүүд эмэгтэй хүний бие галбирыг хардаг бол Макиавеллигийн сургаалаар яваа эр хүн бол түүний бие авч яваа байдлыг нь ажигладаг. Тэр гоо үзэгслэнд сатаарч шунсан харцаар ширтдэггүй. Тэр чимээгүй байдал донд маш нарийн ажиглалтыг хийдэг. Хүндэлдэг эр хүнийхээ хажууд тэр яаж ярьж байна? Харин хүндэлдэггүй хүнийхээ хажууд яаж ашиглаж байна гэх мэт. Тэр бүх жижиг өөрчлөлтийг анзаардаг. Дуу хоолой нь хэрхэн зөөлөрч, харц нь яаж тогтвор гүйжиж, хэн харж байгаагаас шалтгаалж биеийн хилэмж нь хэрхэн өөрчлөгдөж байгааг тэр анзаардаг. Тэр хизээ жүжиглэж, хизээ багаа хуулж байгааг ч мэддэг. Тэр тайван оновчтой, ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр ердөө ганцаал өгүүлбэрийг хэлдэг. Түүний хажууд байхдаа чи арай өөрөөр ярих юм аа? Эсвэл чи инээж байгаач эн чин жинхэнэ биш байна гэж ямар ч шүүмжлэлийн өнгө аясгүйгээр хэлдэг. Тэгээд л чимээгүй болчихно. Түүний сонсоход бэлэн биш байсан үннийг хэлэх үед эмэгтэй хүний тарих ийм мөчийг хизээж мартдаггүй. Тэр энэ тухай дахин боддог. Тэр яаж мэдсэн юм бол, өөр юуг анзаарсан бол би тийм илт байсан юм байх та. Тэр намайг энэ бүх хугацаанд ажиглаад байсан хэрэгүү зэргээр бодож эхэлдэг. Энэ бол чамайг явсны дараач түүний тархинд үлдэх чимээгүй хүч юм. Хэний ч анзаарч байгаагүй тэр гүнг хэсэгт нь чи хүрч чадах юм бол мөрөө үлдээж чадаж байна гэсэн үг юм. Тэр магтаалыг мартаж болно, зуурдын явдлыг ч мартаж болно. Гэхдээ өөрийнх нь багийг олж харсан тэр эр хүнийг хизээж мартдаггүй. Одоо үгүйлэгдэх орон зайгаар хянах тухай ярив. Хэрвээ чи үргэлж бэлэн, үргэлжил хариу бичдэг, үргэлж түүний дэргэд байдаг бол чи сонирхолгүй нэгэн болж хувирдаг. Сонирхолгүй зүйл амархан мартагддаг юм. Харин ямар ч анхааруулга, ямар ч тайлбаргүйгээр гинэт алга болоход чи мартагдашгүй нэгэн болдог. Чи түүнийг үл тоож байгаадаа биш, харин чи түүний дотор хоосон орон зай үүсгэж буй учраас тэр юм. Эмэгтэй хүний сэтгэл зүй тэрхүү хоосон орон зайг төвчиж чаддаггүй. Тэр үнийг дүргэх ёстой. Юу дутагдаад байгааг яагаад гэдгийг тэр ойлгох ёстой байдаг. Чамайг чимээгүй болоход түүний доторх бодлууд урд өмнөхөөсөө ч илүүгээр чангаар хачхарч эхэлдэг юм. Тэр та хоёрын хамгийн сүүлийн яриа, чиний харц, хэлсэн үг бүрийг чин ухаж түнхэн. Би ямар нэг зүйл буруу хийчихсэн болов? Тэр яагаад холбоо барихгүй байна вэ? Тэр надад үнэхээр санаа тавьж байсан юм болов уу зэрэг сэжүүрүүдийг хайж эхэлдэг. Одоо тэр чиний анхаарлыг хүртэж, таашаал авахаа болсон. Тэр чиний өгүүлэгдэх орон зайд тарчилж байна. Энэ бол гол түлхүүр. Ихэнх хэрчүүд дэндүү их тайлбарлаж, дэндүү ихийг өгч, дэндүү удаан зуралддаг бол чи зүгээр л алга болно. Энэ орон зайд тэр чамайг байгаагаас ч илүү агуу, илүү хүйтэн, илүү хүчрхэг нэгэн болгож төсөөлж чамайг санаж эхэлдэг. Одоо чи зүгээр нэг эр хүн биш, тайлагдашгүй асуулт болон хувирч байна. Энэ бол сэтгэл зүйн эрс тэс байдал юм. Чи дулаан уур амьсгал бэлэглээд дараа нь түүнийгээ буцаагаад авчихна. Чи өөрийнхөө оршихуйг харуулад дараа нь сүүдэр мэт замархан алга болчихдог. Энэхүү огцом өөрчлөлт ямар ч магтаалаас илүү гүн гүнзгий тусдаг. Гэхдээ сайн сонсоорой. Чи ууралсандаа алга болж байгаа юм биш. Үнийг зүгээр нэг залмих болгож ашиглах хэрэггүй. Харин чиний үн цэнийг үнэлэхгүй байх тэр үед л үнийг ашиглах хэрэгтэй. Учир нь цаг хугацаа хамгийн чухал. Байхгүй байх тактик нь зөвхөн байх үед чинь чиний хүч чадал хэр их оршиж байсан гэдгээс л шалтгаалдаг. Тэгээд чамайг буцаад ирэхэд тэр чамайг сониуч зан бас айдастайгаар угтдаг. Учир нь чи ямар ч эргэлзээгүйгээр эргэж харалгүй алхаад явчихж чадна гэдгийг тэр одоо мэдсэн.
Энэ бол манипуляц биш, харин таталцлын хууль гэдгийг битгий мартаарай. Таталцлын хүч хэний ч араас гүйдэггүй, харин өөртөө татдаг. Тиймээс алга бол. Тэр чамааг үнэхээр өөрийн болгож чадсан болов уу гэж эргэлзэх хүртэл тийм хангалттай хугацаагаар хол бай. Түүний амьдралынх нь эргэлтийн цэг болох хэрэгтэй. Хэрвээ чи түүний бодолд үүрдүүлдэхийг хүсэж байвал зүгээр нэг таалагдсан залуу нь биш, харин түүний ертөнцийг өөрчилсөн тэр мөчн болж үлдэх хэрэгтэй юм. Үнэн дээр эмэгтэйчүүд болцож байсан эр хүн бүрээ тэр бүр сандаггүй. Харин өөрийнх нь доторх маш гүн гүнзгий зүйлийг магадгүй өөрөө ч анзаараагүй байсан тэр сэтгэл хөдлөлийг нь сэрэж чадсан тэр хүнийг хизээж мартдаггүй юм. Макиавелли хэлэхдээ сэтгэл хөдлөлийн ханамж хүсэл тачааллыг тодорхойлдог гэж хэлсэн байдаг. Хүмүүс өөрсдийнх нь сэтгэл зүйд ул мөрөө үлдээсэн тэр зүйлийг л үргэлж хүсэмжилдэг. Макиавелли түүхийг хянаж чадаж байгаа хүн оюун санааг хяндаг гэдгийг маш сайн ойлгосон нэгэн байсан юм. Тиймээс түүний түүхийг хэн магадгүй чи түүний араас гүйгээгүй өөрийнхөө үн цэнийг хамгаалж хил хязгаарыг чинь давхад нь шууд л орхиод явсан анхны эр хүн нь байж магадгүй юм. Гэхдээ үнэндээ бол чи яваагүй. Учир нь түүний бодол санаанд нь үлдчихсэн байгаа юм. Ийм хүн цаг хугацааны ирэхээр хизээж мартагддаггүй. Тэр өөр хүнтэй болсон байлаа ч гэсэн түүний бодолд чи үргэлж байсаар байдаг. Ихэнх хэрчүүд үүнийг хизээж ойлгодоггүй. Учир нь тэд бусдаар хүлээн зөвшөөрүүлэхэд хэд автсан байдаг тул сэтгэл хөдлөлийн цаадах бүтцийг олж харж чаддаггүй юм. Эдгээр нь зүгээр нэг зайлмих хүүхэн панаалдах тактик биш, харин эмэгтэй хүний сэтгэл зүйн нууцуд юм. Энэ бичлэгийг энэ хүртэл сонсож дуусгасан бол та одоо хүртэл сингл яваа шалтгаанаа ойлгосон байж болох юм. Тиймээс эмэгтэйчүүдэд хит их анхаарал хандуулж тэдэнд таалагдах гэж хичээх бус өөрийнхөө таталцлын хүчийг бий болгох нь чухал юм. Өнөөдрийн бичлэгийг энэ хүртэл сонссон танд баярлалаа. Дараагийн дугаарууд үүнээс ч илүү сонирхолтой сэдвийг хөндөх учраа хэрвээ та манай сувагт лайк, subscribe дараагүй байгаа бол яг одоо манай сувгийг дагаж дараагийн дугааруудыг хамгийн түрүүнд олж сонсоорой. Ингээд энэ удаагийн бичлэгээ үгээр дуусгая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.